Ийм л дээ. Энэ намуудын тухай хууль орж иж энэ цаг үе олсон асуудал мөө. Энийг одоо ярихгүй болохгүй болсон. Өнөөдөр Монгол улсын хувьд зэнд намуудын үүрэг орол маш өндөрөө. Гэтэл намуудын нэр хүндийн байдал одоо ихтгэл хөдөлгөөний асуудал бол өндөр шалан дээр унтсан байж байгаа. Гэтэл намгүйгээр бас цаашаа явдаг тогтолцоог хүн төрлөختөн бодож чадаагүй амжаагүй байна. Тэгэхээр энийг бид нэгд асуудал тулгымцсан учраас шийдэхээс өөр арга гарц байхгүй. Энэ их хурд тэр тусмаа одоо энэ аврын чуулганаар намрын чуулганаар багтааж батлах ёстой. Тэгвэл татлаас ярих ёстой гэж. Өөрсдийнхөө сонгуулийн хуулийг болохоор намуучин бүгдээр нэг хоногийн шийдчихсэн багч үлээ. Би хэлсэн шүү дээ. Сонгуулийн хууль сонирн биш шүү. Энэ үндсэн хуучин чухал, намуудын тухай хууль чухал, төрийн албаны тухай хуучин чухал шүү дээ. Тэрийг хэлцэх хэрэгтэй шүү дээ. Одоо яаж ард дээр болох яаж сонгуулийн хуулийг баталсан. Одоо хамаа авахгүй. Тийм учраас сонгуулийн хууль баталсан учраас ямар ч хуулиудыг хэлцэхгүй бүгдийг хаяад байдаг асуудал орж байгаа байхгүй. Ингэж болохгүй. Тийм учраас өнөөдөр намуудын тухай хуулийг хэлцэх одоогийн салдар оруулсан, дэмжсэн. Тийм учраас хэлцээж явах ёстой. Өөрөөсөө Монголын улсыг төрөөх эрхээсээ сайн дураараа зугатааж байгаа улсуудыг бид нар яах юм? Дургуй төчгүй хөгжил болж шít. Монгол улсын доктортой хөгжлийн бодлогыг хэлцээ гэж яхад үгүй ээ. Монгол улс доктортой хөгжлийн бодлого хэрэггүй гэж хаяад гарч байгаа намайг өнөөдөр нам гэж үсэх юм үгүй гэж. Ер нь монголчууд бүгдээр намаар талсыг хизээ болох юм бэ? 3 сая хүнтэй монголчууд намаар талцраа сүлдээ чинь Монгол улс чинь нам улс болчлоо шít. Энээсээ салах хэрэгтэй шít. Тэгвэл энээсээ салах хэрэгтэй бүгдээр хүсэж байгаа байгаад тэгвэл энийг шийдэж ерөнхийдөө орж ирсэн энэ хүн болон намын гишүүн байдаг тогтолцоог халыг өөрчлөе. Энэ намуудын шинжилсэн бүртгэлийг хий. Намууд бас хариуцлагатай бодог болгоё гэд энэ олон жилийнхаа туршлагыг судлаад, бус орны туршлагыг судлаад, ирээдүгөө хараад оруулж иж байгаа төслийг л хэлцээж явах хэрэгтэй. Мэдээж энэ засч өөрсдөө салдууд байгаа. Гэхдээ нэгэн тэнцэн шинжилсэн найруулга учраас ямар ч саналыг хажуудад нэмжээд оруулжуулна, хасжуулна, өөрчилж болно. Тийм учраас өнөөдрийн байнгын хорооны хэлцэх асуу шийдэж явах хэрэгтэй. Харин чуулган дээр очиж хэлцэхтэй санал орно үз. Яг ажил хэсгээ байгуулад явах хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай байна. За асуудлын хувьд ярих юм бол асуух юм байна. Нэгдүгürt энэ намуудын хууль гарснаар одоо бүхэн намын гишүүн байдаг энэ тогтолцоо өөрчлөгдөхгүй. Намын гишүүдийн шинжилсэн бүртгэл хийгдэхгүй. Намуудын шинжилсэн бүртгэл хийгдэхгүй гэдэг асуудал байна. Дээр нь энэ нам гэдэг үгийг нэг тайлбарлаад өгөөч. Монгол хэд талаас энэ нам гэдэг чинь намхан гэсэн үгнээс гаралтай болоод их юм. Тэгэл төрийн өндөрлөгөөр намар дамжиж очихгүй ч гэдэг. Энэ нам гэдэг үг Монголд анх хизээ үүссэн юм бэ? Ямар утга санаатаар үүссэн юм бэ? Энэ үг чинь ямар чиртэй юм бэ? Энэ ч онсон үг үү, оноогүй үг үү? Энэ үгээ өөрчлөх ёстой юм уу, үгүй юм уу? Гэдэг асуудлыг би асуумаар байна. Монголчууд буруу яар зөвлөгдөж ярьдаг шүү дээ. Энийгээ бид нар засахгүй болохгүй ч бид нар манжин юу гараад 100 гаруй жил болж байгаа мөртлөө оюун санааны хөвдөөд гарч чадаагүй юм. Тийм учраас зөрүүг арилгах хэрэгтэй болчиход байна. Тэр буруу яар зөвлөгдөг зүйлээ өөрчлөх хэрэгтэй юм. Ингээд 3 зөрүүг арилгах хэрэгтэй юм. Үгийн зөрүү, цагийн зөрүү, үүлийн зөрүүг арилгах хэрэгтэй юм. Өнөөдөр чинь ингэж шүү дээ. Монголын хууль 3 хоног гэж хэлдэг. Хүмүүс ойлгохтой худлаатаа 3 хоног батдаг гэж. Жинхэнэ утга нь бол Чингис хааны их Монгол улсын үед Монгол улсын Чингис хааны гэсэн зарлиг 3 хоногийн дотор тэм том газар түгдэг байсан. Тэрийг манжууд өөрчилчихсэн. Тэгээ бид нар буруугаар нь ярьж байгаа. Тэгвэл энэ үгнийхээ учир цусыг олж онсон үгээ зөв хэлж явах хэрэгтэй. Үг шидийн хүчлэг шилдэг шүү дээ. Энэ талаас энэ нам гэдэг үгнийхээ утган дээр та юу гэж бодож байгаа өөрсдөө байгаа юу гэж асуух гэсэн. Баярлалаа.